Эрхэм сонсогч та бүхэндээ энэ үчийн мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7-ны навгаас баасан гарагийн 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн нээлттэй ярилцээ болоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 5 сарын 7-ны 5 гараг студид хөтлөгч Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Skytel энэ live hybrid хоссон төлбөрт үйлчлэхээ за мөн нэгт хэр бомб хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөр шийдвэрлэн очир ундраа ОМЗ банк санхүү байгууллагатай хамтран ажиллаж байна. Эйгүү томчуудын шууд нэвтрүүлгийн 184 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд цагтлуудаа илгээж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Цагтлуудаа илгээх гэж байгаа сонсогчдоо хаягаа илгээдэг. Ami@MJL radio.com та мэйлээр цагтлуудаа илгээх нь замун аппликейшнийг тийм ээ MJL радио гэсэн аппликейшнийг гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа CSS рүү нөрөхөөр шууд илгээх гэж байгаа. Тэрэн дээрээ дараад орвол таны цагтл хамгийн урднаар хүрээд ирэх юм шүү. За хэрвээ холоос та цагтл бичиж илгээх гэж байгаа бол Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтай 5-р годомж 34-р барилгаа 6 дахь хороо Дэлхийн монголчуудын MJL радио хэм маяглаа явуулаарай. Нэвтрүүлгийн нөхөд сонсдог сонсогчд маань томчуудын шууд ингэж хаяхад нэвтрүүлгийн нөхөд сонсоорой. За тэгээд нэмэх 21 дахь хорогоотгоор өнөөдрийн нэвтрүүлэг хүрч байна. Нэвтрүүлгийнхэнтэй сонсогчоос ирсэн цагтлыг уншиж хүргэсний дараа эфирийн шууд утсааны шууд утсыг нэхэд таны дуу хоолойг өөрчлөх учраас санаа зовлтгүй бас нээлттэй холбогдоорой тийм ээ. За ингээд ирсэн цагтлыг та бүхэндээ уншиж хүргэе. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би нөхөртөөгөө ханилаад нэг гэртээ ороод 15 жил хэдийнэ болсон байна. Нөхөртөөгөө бага ангид байхасаа л найзалж, үерхэж, нөхөрлөөд гэр бүл болсон болохоор өөр залуу миний амьдралд огт байгаагүй. Бид хоёр 3 хүүтэй. Энэ цаг хугацаанд нөхөртөөгөө бэлгийн харьцаа үнэхээр сэтгэл хангалуун бас ерөөсөө дур ханж үзээгүй явж байна. Би өөрөө дээр гарвал ганц нэг удаа дур хансан болов гэж боддог. Тэгтээ сайн мэдэхгүй байна. Амьдрал иймэрхүү л байдалтай байна. Одоо ёстой яах вэ гэдэг дээрээ л байна да. Хүүхнүүд л болсон хойно уулзаад суухаараа өөр хүүхэд гэр бүл асуудал гэд бүх зүйлээ ярилцсанаа. Тэгээ сонсоод байхаар бүгд л бэлгийн амьдрал маш идэвхтэй сайхан байгаагаа ярих юм. Гэтэл би өдөө болтол тэр сайхан мэдрэмжүүдийг энэ алийг нь аваагүй байдаг. Үннийг хэлэхэд яахаа үнэхээр мэдэхгүй болчиход байна. Өөр хүүхдээ бодмоор, өөрийгөө ч бодмоор баг хүү маань 5 настай. Би өөрөө менежер хийдэг, давхар хуваараа бизнес хийдэг. Өөр хүүхэд гэр бүл минь амар амгалан байвал болоодоо гэд амар тайван л хүсэж амьдарч байна. Гэхдээ хүн л босох хойно хүмүүсийн мэдрээд байгаа зүйлийг ганц ч удаа болохны үзэх юмсан гэж битүүхэндээ хүсэх болсон. Тэглээгээд нөхрөө хураад өөр хүн амьтанд хайгаад явах хүсэл байхгүй л дээ. Заримдаа зүгээр өөр эр хүн ямар байдаг болоо гэж боддог. Энэ бодлоо нэг удаа нөхөртөөгөө бэлгийн харилцаанд орж байхдаа хэрэгжүүлж үзсэн юм. Нөхрийгөө өөр хүн байна гэж төсөөлсөн гэхүү дээ. Эхэндээ ч тэнэг санагдаад болохгүй юм шиг хэцүү байсан ч гэсэн сүүлдээ сонирхолтой санагдсан учраас дахиад нэг оролдож үзнэ гэд бодчихсон л байгаа. Магадгүй наа чиг ийм өөр хүн төсөөлж нэг бол ямар бол гэж боддог хүн байдаг болов гэд сонирхоод захиагаа бичлээ. Баярлаа та бүхэндээ. Хэмээн нэрээ нутсан нэгэн бүсгүйгээс цагтлаа илгээсэн байна. Зяг бас нэг бүхэмэл асуудлын нэг л бараг болчиход байна да. Манай бүсгүйчүүд явж тийм ээ. Продюсер бэлгийн харилцаанаас дур ханж үзээгүй. Яг ямар байдгийг бэ гэдгийг мэдэхгүй гэдгийг маш олон захиан дээр уншиж байна. Гэхдээ энэ удаа бол нөхөртөөгөө ч юм уу их нэртэйгээ бэлгийн харилцаанд орж явах та. За бэлгийн харилцааны уналтын үе ч юм уу тий хосуудын үед нэг тааш тохирохгүй ч юм уу ийм үе. За магадгүй их нэртэй тэнийг хүсэж байгаа юм хийж өгөхгүй, нөхөртэй тэнийг хүсэж байгаа юм хийж өгөхгүй тохиолдолд өөр хүн төсөөлж үзсэн үү? Энэ бол арга тавилт хэрэгтэйг шүү. Зүгээр ингээд толгойдоо төсөөлөөд өөр хүн тэ ингээд бэлгийн харилцаанд орж ийна гэж одоо төсөөлж үзсэн үү? Нэг бол яг энэ өөр хүн ямар байдаг болоо гэж бодож үзчихсэн тохиолдол байдаггүй. Ямар үедээ ийм юм толгойд орж ирд юм бол тийм ээ. Энэ талаар хамтдаа ярилцъя. За эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаарыг таны өмнө нээлээ. Тэгээд дуу хоолойг тань өөрчлөх учраас санаа зовлтгүй бас нээлттэй холбогдоорой. Таныг одоо дугаарч харагдахгүй хин гэдгийг мэддэхгүй юм байдаг. За хэзээ үлээ нэг тийм тань сэдв болоо явчихгүй. Нэг бүсгүй холбогдоод тэгжсэн нөгөө 10 жилээс хойш нөхөртөөгөө хамт байсаар агаад ерөөсөө дунд нь үргэж үзээгүй. Тэгээд ямар байдаг болоо гэж бодож исэн гэдэг өөр хүн. За дараа ихний сонсогч дараа ингэ байна уу? Банаа сонсогч. За үгүй юм дэрэг. Шүний мэндэ. Шүний мэндэ. Сая бүсгүй татаг тааслаа. Яг надад болол нөгөө өөр өнцгөр энийг хэлэх хэрэгтэй. Би бас яг ер нь одоо 19 настайгаас
яг одоо өнөөдөр нөхөртөө хандаад одоо 20 жил болж байна. За ингээд энэ хугацаанд бол өөр ямар нэгэн юм тийм үнтэй уулзах учрах ямар нэгэн асуудал байгаагүй. Харин саяхан нэг 4 жилийн өмнө юм уу да манай нөхөр нөгөө нэг араар тавьсан. За. Тийм араар тавьсан тавихтаа бүр хамгийн ойрхон миний ойр татны найз их сургуулийн найзтай минь араар тавилт хийсэн. Тэгээ яг энийг нөгөө нэг тухайд нөгөө нэг юу байсан нөгөө ковидын үе ийм аюулгүй үе байсан л та. Тэгэхээр нөгөө нэг ингэ салхичгээ салж болдгоо холдож болдгоо нэгт хоёр дэх юм бол өөрөө би чи нөгөө нэг олон хүүхэдтэй 4 хүүхэдтэй. Тийм байсан болохоор нөгөө хэрэг маргийн тгийж боддгүй мэлээ хүн. За тэгээ ингээд цаашдаа амьдралаа үргэлжлүүлээ гэдээ ингээд явж итэл нөгөө сэтгэл чинь юм болчих юм л. Хүрэлт үүсэж. Яагаад ч нэг тийм. Тэнгүүд ингээд заримдаа ингээд хамт ингээд шөнийн өнгөрөөж явахдаа юу гэж боддог вэ гэхээр одоо энэ нөгөө нэг хүүхнээ төсөөлж хоолоо гэд. Нөгөө хүүхэнтэйгээ хамт байна. Яагаад ч мэдгүй тийм бодол төрөйд байхгүй юу? Тэгээд за би одоо хэрвээ оронд нь байсан бол яах вэ ч гэдэм үү тий. Тэнгүүд ингээд би өөр хүнтэй бас нэг явж үзмээр ч юм шиг тий. Өөр хүн ямар бол? Бүр яг нэг тийм юм хүн одоо энэ хэрэг ямар хүмүүс одоо мэддэггүй. Гэхдээ бол хэрэг олон хүнд бол ийм сэтгэл төрдөг байх гэж би бодоод байгаа юм. Тэгээ яг тийм заримдаа би ингээд нөхөртөөгөө ингээд ийм юм хийхээрээ зэрэг яг нөгөө ийм таашаал авч чаддгүй байхгүй юу? За. Өмнөх хугацаанд бол би ч нөгөө ерөөсөө бид хоёр биеиндээ яг анхных байсан байхгүй юу? Тэгмээд ингээд анхны хүмүүс чинь ингээ яваандаа ингээ нөгөө нэг секси амьдрал чинь ингээ шал өөр болно. Яваандаа ингээ өөрчлөгдөн, янз янзын юм туршин үзэн, тэндээсээ гоё юм кайф аван дараа нь тэрнийгээ ярина хоёлаа. Ахаа дараа нь ингээ тгийч гэдэг ч юм уу тий. Тэгж байж исэн зүйл маань бүр шал өөр болчдөг. Тэгэнгүүт ингээл үеэрээ нөгөө нэг хүн чинь тийм таашлах болчдөг юм л. За энэ яг нөгөө өөр хүүхнээ төсөлж байгаа. Үгүй бол энэ өөр хүүхэлтэй яаж хийчихсэн бол гэж бодогдоо. Тэр хүүхэнтэйгээ яаж хийх юм бол гэлөө. Тийм, юу ч яг тэгж бодогдод тэр л. Тэгээ тэрнтэйгээ тэгжсэн махтаа, ингэжсэн махтаа гэдэг. Тэгээ нөгөө хүүхэн нь болохоор надад бас хэлж байгаа байхгүй юу. Тэр буудалд тэгж ороод мороод идэргээд надаа ингээд бүх деталыг хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр чи би тэр чинь ингээд нүдэндээ төсөөлчихөж байгаа юм чинь. Тэгнь. Яагаад нөгөө хуучин шиг байж чаддгүй юм. Тэгэнгүүтээ зэрэг өөр хүн төсөөлж. За тэгээ энэ нөгөө нэг миний энэ нөгөө өмнөх хүн биш ээ. Би шал өөр хүнтэй ийм харилцаанд орж ишүү гэд. Тэгээ төсөөлж үзэнгүүт зэрэг чихнээсээ мэдрэмж авдаг. Нөлөөлж ингээд бүр аягүй сайхан ингээд өмнөх мэдрэмж авдаг. Тэгээ энэ нөгөө нэг аж донтой ч юм уу ийм секси юм юунда биш. Яагаад гэвэл эмэгтэй хүнд өөрөө ингээд энэ таашаал авдаг өнгөрсөн хугацаанд ингээд өнгөрүүлж байгаа юмнуудаас ингээд таашаал аваад ингээд бие организм хүртэл өөр болдог байхгүй юу? Одоо ингээд 40 хүрж байгаа хүн биш үү бие бол. Тэгэхээр ер нь сексээс авах таашаал бол хамгийн чухал эмэгтэй хүнд бол. Энэ чинь ерөөсөө амьдралын яг хоёр дахь хэрэглээ. Эхний хэрэглээ нь одоо өөр хөхөд юу гэдэг юм байдаг бах тий. Үгүй яг дараагийнх нь хэрэглээ бол ингээд яг секси харилцаа байхгүй юу? Тэгээ би яг тэгж үзсэн нэг хоёрт юу хэрэглэж үзсэн бэ гэхээр нөгөө тоглоомод хэрэглэж үзсэн. Хоёр гэсэн. Тэгээ яг өөрөө нөгөө гэхдээ одоо би нөгөө нэг жах хөхттэй гэхдээ байгаа байхгүй юу? Ингэнгүүт зэрэг нөгөө ийм таашаал авах шаардлага байна. Яг нөгөө өөрөө ингэж нөгөө тавих шаардлагатай байна. Тийм болохоор ийм тоёд хэрэглээд бүр ингэж үзсэн дээ. Тэр бол аюу гоё юм сэтгэл зэрэгсэн юм гоё мэдрэмж өгдөг. Тэгэнгүүтээ зэрэг нөгөө өөр хүнтэй яваад үзэх юмсан гэдэг бодол байхгүй болчихсон юм л. Өөр хүн ямар бол гэдэг бодол нь байхгүй болчих ш тийм ээ. Бодол байхгүй болчихсон юм. Тэгээ яг тэрийг нөгөө нэг ер нь л ихэнх харилцаанууд өгөн дэмждэг юм билээ. Яг өөрийнхөө хүссэн юмыг өөрөө хийж байгаа болохоор тэгээ ер нь тийм юмыг бас давуу талтай үлдэж үзчихье. Тийм.
Маш олон давуу талтай шүү. Сэтгэл зэрэг за нахад зах нэр тоглоомчгүй айс гоё болно. Дур ханаад эхлэхээр шүү. Тийм болохоор саяны бүсгүүд бол би өөрөө тэгээд тушаад үзтээ. Үнэхээр нөхрөөсөө салах сонирхолгүй, өөр амьдрал хүсэх сонирхолгүй байгаа бол гоё тийм юм тушаад өөрийгөө гоё хайтай байлгаад. Гэхдээ бас энэ чинь ерөөсөө шийдэл биш. Харилцан бас хоёлаа бие биентэйг ойлголцоод гоё байх тал юм аа. Одоо нөхөртөө би гоё байдаггүй гэж хэлэхгүй л дээ. Гоё байдаггүй зөндөө байгаа ингээ гоё ингээд нэг ингэдэг юм зөндөө байгаа. Гэхдээ заримдаа ингээ сэтгэл дундор гинт донд ингээ цаас гэл хараад байгаа байхгүй. Нөгөө хүүхдийн чи ярьжсэн яриамаар ингээ толгойд орж ирэл ингээ тэмдэгтэй танаа нөхөр чинь надаас салахгүй ингээ намайг заваад маваад гэл. Тэнгүүд чинь новш гэж би чинь өстө новш юм байна гэж бодчихдаг байхгүй. Тэгэхээр тэр хоёр ямар байсан бол гэдэг юм бол бас сонирхно шүү дээ хүн тий. Тий сонирхоод бүр ингээд болдог бол нэр тоглоомч ингээд хажуунаас нь харах гэдэг гэж бодсон. Хоёр тийм л ах юм бол харъя л та гэмээр санагдаа лу. Тий. Яагаад салахгүй ингээд нохороо зураад ингээд. Тэр их зүрхийг гайхуулж яриад ахыг бодоход бас нэг харчвал тий. Тий салахгүй малхгүйгээ новшоод ахыг бодоход. Тэгэхээр одоо нөгөөх нь надтай ингээд зуралдал байж байгаа байхгүй юу? Нөгөө хүүхдийн нийсэн. Нөгөө хүнтэй суугаад өөр хүүхэд гаргаж байж байгаа байхгүй юу? Яа. Тэгэхээр зүгээр би ингэж бодоод байдаг юм аа. Яг ингээ хүмүүс сонсчихвэл ялангуяа нэг те 25-аас 35 нас 40 нас хүртэлх эмэгтэйчүүд 45 хүртэлх эмэгтэйчүүд бол залуу эмэгтэйчүүд шүү. Үүнийг би бол өөрөө тэгж боддог. Одоо өөрөө би 40 хүрэх гэж байгаа. Тэгвэл тийм байхгүй. Тэгвэл эндээс гоё юм таашаал аваад ингээд гоё байх юм бол та өөрөө л гоё л байна. Хөө шинийг таатах юм шаардлагагүй. Зүгээр та өөртөө гоё байж чадвал гоё л байна. Тэгээ ингээд хүмүүс чинь ийм ярьдаг байхгүй ингээд амьдралын төлөө зүтгээд өөр хөөхт мөхөд гээд үгүй штэ адилхан зүтг. Адилхан зүтгэхтэйгээ давхар өөртөө бас зүтгэлтэй. Гэхдээ ядаж кегл бөмбөг авч чаддгүй маа гэхэд бүх дэлгүүрүүдэд ингээд нээлттэй байгаа нөгөө бүдэн шувууны өндөг штэ. Тий. Тэрийг аваад чанаад тэгээд бэлэгчин дотор хийгээд сайхан ингээ гоё зангидаад тэгээд ингээд орлуулчих хийж болдог байхгүй юу? Бүр их мэдэгддэг. Би одоо бүр ингээ сонсож байгаа бүсгүүчүүд байвал энийг нэг хэрэгжүүлээд үзээрэй таад. Бас сонио арга байна тийм ээ. Тийм 45 хоногийн дотор заяа. Өглөө таад ингээд өглөө ажилдаа харахтаа бүдэн шувууны өндгөө өмнөх өдөр нь чанчих. Тэгээд хөргчнөөс аваад нөлт орж байгаа л бэлэгчин хийгээд байгаа зангидаад тэгээд яг кегл бөмбөгний хэмжээнд хийгээл тэгэл зүгээр ингийн ажилтаагаар авчих. Тэгээд өдөр нэг 4 цаг 5 цаг хүртэл 5 цагийн хугацаанд штэ. Оройны 5 цаг биш. 5 цаг ийм хугацаанд 3-аас 5 цагийн хугацаанд дотроо байлгаад ингээд хавчиж үзээд тулгалж үзээд ингээд та 45 хоног явхад илт мэдэгдэнэ. Ямар нэгэн мэсгийн ажиллагаа хэрэггүй, элтийн янзын юм хэрэггүйгээр та зүгээр өөрөө механикаар ингээд өөртөө юм таашаалыг авч чадах тийм хэмжээний болтлоо дасгал хөдөлгөөн хийж чаднаа л гэж би хэлэх гээд байна. Ястаа мундаг байна. Гоё кейс ярьж өглөө. Баярлалаа танд. За баярлалаа. Ариг сайхан өнгөрүүлээрэй. Мундаг байна. Баярлалаа. Яг өөрийгөө хайрлах бүсгүүчүүдээ тэгээд нөхөртөөгөө ойлголцоод бүр болдгүй юм бол тэр тоо яваа хэрэгэл дур ханж сур эхлээд нь өөртөө ажил гэж үгүй нэрэл тийм ээ. Яг өөртөө ажиллаад би юу хүсдэг юм бэ? Би яаж тавьдаг юм бэ? Би яаж дур ханддаг юм бэ? Яавал миний сэрэл мэдрэмж хаана байдаг юм бэ гэхээ тэргээ эхлээд нь олцоод дараагийнх юм боддог байна шүү дээ. Актрын нараа ухааны хүмүүс. Хамтраалагчаа танилцуулаад өргөжлүүлье. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Skytel in live hybrid хослон төлбөр төлжгийг танилцуулъя. Хэрэглэгч та нэмэлт төлбөр санаа зовхгүй 20,000 төгрөгт бүгдийг нь багтаасан hybrid 20 багцыг сонгоод 22 ГБ 5,000 нэгж сүлжээнд их хязгааргүй яриа мессеж бичих мьюзик багц хязгааргүй ашиглах боломжтой олжээ. За hybrid үйлчилгээний онцлог нь юу юм гэхээр нэмэлт хэрэглээгээ цэнэглэгч картаар шийдээд ингээ явчихна. За та нэг 20,000 төгрөгөөр юу хийх юм бэ гэхээр өмнө нь өсчихсөн
нэг ут боовныг талах ч юм уу те нэг кино үзэл үзэх юм да. Тэгээд л дуусчаад байгаа. Тэгвэл та 20,000 төгрөгөөр ийм бол үйлчлэгийг энэ live hybrid хослон төлбөрт үйлчлэгээнээс сонгоод авах болох нэ. За картууд нь болохоор 11,000, 14,000, 21,000 төгрөгийн үнэтэй байгаа ах нь. За тэгээд утасны дугаар нь 15 15 15 15 руу залгаад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Сошиал хаяг нь болохоор Skytel гэдэг хахаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан Skytel энэ live hybrid хослон төлбөрт үйлчлэгийг хамтран ажиллалаа. За хамтаа сонсогчдоо баярлалаа. Эфирийн шоу татаас 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаар таны өмнө нээлттэй байна. За бид бүхний өнөөдрийн хамтдаа ярилцж байгаа сэдв өөр хүн төсөөлж бэлгийн харилцаанд орж үзэж байсан уу? Магадгүй өөр хүн ямар байдаг болоо гэж та ингэ бодож үзчихсэн үү тийм ээ? Тэрнээс голыг үзээгүй өөр хүн амьтанд унтж өвдөж одоо юу гэх тийм ээ бэлгийн харилцаанд ороогүй зүгээр нэг удаач болох нь өөр хүн ямар байд юм бол өөр эрэгтэй хүн ямар байд юм бол өөр эмэгтэй хүн ямар байд юм бол гэж төсөөлж ингэж үзүү. За нэг бол одоо бэлгийн харилцаанд орж явахдаа их нэртэйгээ ч юм уу нөхөртөөгөө ч юм уу орж явахдаа өөр хүн дотроо ингэж төсөөлж үзчихсэн үү гэдэг талаар ярилцж байна. За эфирийн шуудаас 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаар таны өмнө нээлттэй байна. За тийштэй сайн манай ээж 60 нас хүрээд за хөшөрч байна да. Ээж ээж нь одоо л цэцэг шиг залуу насны дээр ирлээ. Бүх зүйлийг өөрөөр мэдэрч байна гэжсэн. Тэгэхээр та нар яагаач байна гэж байна. За дараагийн сонсогч. Банаа. байна. Чим дургийн. Рамент. За та спикерээр ярьж байна сонсогч. Гоёцараа шууд. Таны яриа жоохон царгаад байна. Энд нөгөө би таны дуулаагаас давхар өөрчлөлтсөн байгаа болохоор. За, сэдвээ сонсцсон тийм ээ? Сэдвээ сонссон. Өөр хүн төсөөлж хийсэн. Ер нь бол тийм хүмүүстэй байдаг. Энэ бол зөвхөн судалгаагаар батлагдсан зүйл. Судалгаагаар батлагдсан зүйлээ? Тий. Юу н өөр хүн төсөөлдөг гэдэг нь үү? Тий. Яагаад өөр хүн төсөөлөд байна? Энэ бол зүгээр байгалийн замаасаа хүн өөрийнхөө хүсэл мөрөөдөл тачаал зэрэг мэдрэхүүгээ өдөөхөд хэрэглэгддэг нэг арга. За ойролцоогоор 1-2 жилийн хугацаанд нэг бэлгийн авдаг хамтрагчтай эсвэл дөнгөж шинээр гэр бүлсэн хүмүүс юм уу 1-2 жилийн хугацаанд бол тун гайгүй. Заасан сүвчээ зөвлөгөө өгөхгүй. Танд юм болж ирсэн үү? За миний хувьд бол ер нь бол болж ирсэн. За энэ үе маань яаж илэрч ирсэн бэ гэхээр дотны харилцаанд ордог бүсгүйтэйгээ 3 жил орчмын дараа нь бол ингээд жоохон ингээд хурж эхлэе. Биенээсээ ингээд жоохон өөдөж эхлэх үед тийм бодлоод төрж эхэлдэг. Өөр хүн ямар бол тий өөр хүнээр онцлуулсан төсөөлж бодож. За энэ үеийг нэг хэсгийн хугацаанд ингээд би тэр бүсгүйтэй ингэж хийжсэн бол ямар би төсөөлснөрөө тэр харилцаагаа одоо зүгээр яг аваад үлдчихэж байгаа байхгүй. Араар тавьж байхгүй. Төсөөллөөрөө юу? Хамгийн тий. Тэгэхээр энэ бол ерөөсөө асуудал харилцаанд байдаг зүйл гэж би боддог шүү дээ. Нууц биш та ямар хүн төсөөлөх үү? Таньдаг, танихгүй нэг бол шинээр хүн гаргаж ирэх үү? Энэ бол зүгээр таньдаг хүн байна. Найзынх нэг ч байна. Зөв. Тэгэхээр Янз бүрийн хүмүүс тухайн үеийн байдлаас шалтгаалаад янз бүрийн өөр байдлаас. Нэг сонирхол гэдэг. За. Яг тухайн үедээ хийж явах үед хамгийн анхны хайргаа хамгийн анхны бэлгийн харилцааж найз охиныгоо одоо төсөөлөн бодож нэг тэгж хийжсэн үе бас нэг байдаг байхгүй. Тэр чинь бол бүр одоо бэлгийн харилцаанд орж исэн хүнээ бүр төсөөлж ш та тий. Тийм өмнө орж исэн хүнээ нэг удаа нэг төсөөлж бодож ирсэн. Тэгэхээр яалч юм харилцаан дээр өөрчлөлт энэ бол яг миний хувьд бол зүгээр хайртай хүнийгээ гомдоохгүй зөвхөн дотроо өөртөө хадгалж үлдчихэж байгаа учраас энэ бол
хамгийн зөв зүйл гэж боддог шүү дээ. Ааха, биеэр бол хуураагүй зүгээр яг дотроо төсөөлөд. Тэгэхээр энэ бол бас нөлөө үзүүлсэн байханд хоёрын хувьд тийм ээ. Тийм. Тэгэхээр чинь бол банк хийж бодохгүй шүү дээ. Ер нь бэлгийн харилцаа хөрөөд ирэхээр юм нэг жоохон уйтгартай санагдаад эхлэвэл өөр хүн төсөөлөгдөд эхэлдэг байхan зөв үү? Тийм. Тийм байна. За баярлалаа танд. За. Хариуг сайхан өнгөрүүлээрэй. За сайхан өнгөрөөл. За. Тэгвэл бэлгийн харилцааны хүрэлтийн үед яг ингээд өөр хүн төсөөлөхөөр бэлгийн харилцаагаа аварсан юм тохиолдлууд бас байдаг гинэ. Тэгээд төсөөлж байгаа хүн нь бол таньдаг ч хүн байж болдог, танихгүй ч хүн байж болно. Тэгээд бас өөр юм байна. За дараагийн сонсогчийг авъя. Байна уу? Алло. Байна уу чимэн төргий? Сайн байна уу? Сайн байна уу? Шүний мэндээ сэдвээ сонсов уу? Ааха. За өөр хүн төсөөлөх талаар ярьсан тийм ээ. Тийм. Тэгээд хүний оюун ухаан бодлыг одоо захирч болохгүй шүү дээ. Тэгээд хүн өөрийнхөө бодлыг яаж хийж нөгөө хавтрагчаа одоо шинэ өндөр байвал ямар байх вэ? Хаа байвал ямар байх вэ? Түн тарган байвал ямар байх вэ? Янз бүрийн төсөөлж үзэн шүү дээ. Тэгээд тэр одоноос зөвхөн өөрөө бодож байгаа юм чи өөрөө л мэдэн зав шүү дээ. Тэгээд янз янз төсөөлж үзлээ. Тэгээд яг өөр хүнтэй бас үзлээ даваа. Тэгээд одоо нэг сүүлдэргүй амьдрал гэж байдаг үү. Тэгээд баригдахгүй бол таахгүй гэдэг шиг янз бүрээр л үзлээ. Тэгээд яг ер нь бол амьдралд асуудал үүсгээд л дээ. Тийм үү. Тэгээд асуудал үүсэхгүй янз бүрээр одоо тэгээд болдог байх. Өөр хүн ямар бол гэж төсөөлж байгаа тэрийг одоо хэрэгжүүлсэн гэсэн үг үү? Тэгшээ. За та хэрэгжүүлсэн юм. Таны ямар байв та? Тэгэл ер нь тэгэл өөр хүн чинь өөр л байж таарна. Тэгээд одоо шинэ хамтрагчаас илүү одоо шинэ өндөр тоон хаа ямар гэж бол асуулт өгдөө шүү дээ. Тэгээд тэр үеэс нэг өөрийнх нь төсөөлж ирснээс нь илүү гоё давсан мэдрэмж өгөн зарим нь өөрийнх нь төсөөлж бүрхгүйч мэдрэмж аавн дэрнэтэй тэр хүн одоо тэгээд угаасаа өөрөө ингээд тусаж үзлээ энэ юм бэ тэрэн тийм байна гэж мэдэн шүү дээ. Тэрний яг өөрөөр одоо юу гэдэг. Тэгээд өөр хүн бол өөр хүн болоод ядаад шинэ өөр доорн өөр хөдлөн амьсгаах нь өөр тэгэнгүүт одоо шинэ дивэндээ хүч хэрэглэх юм уу арай нэг өөрөөр янз бүрээр ойдох юм уу, оюулдаг юм уу? Одоо жишээ нь та хэлж байна л да. Одоо өөр хүн бол өөр хүн л байна. Тэр одоо тэр хүн ямар бол энэ хүн ямар бол гэж одоо олон төрлийн бүсгүүчүүд, олон төрлийн залуучууд одоо ороод дэлхий дээр байгаа шүү дээ. Тэр болгоныг үзье гэвэл одоо бүгдийн л өөр үгүй юу гэдгийг үзэх хэрэгтэй болчиход байна уу? Ямар вэ гэдгийг мэдхийн тулд. Тийм шүү дээ. Тэгэл тэр хүний өөрийнх нь сонголт шүү дээ. Тэгээд өөрөө тэгээд ганц нэг үзээд болмоор байна уу, бүгдийг үзмээр байна уу. Тэгэл тэр хүний өөрийнх нь сонголт. Тэгээд өөрөө шийдэх байх та. Тийм л юм тийм ээ. Нас биеийн төрц хүмүүс өөрсдөө шийдээ. Гарах нь дээ. За баярлалаа танд. За баярлалаа. Хариу сайхан өнгөрүүлээрэй. Яг тэстэ нэр хүн хүний бодол өөр юм да гэж өөрөө л шийдэх юм гэж. За ингээд би галбар юу гэдгийг те гадна төрөх хөмсөн зүүсэн дуу хоолой нахуулаад бүгд өөр байгаа. Хэрвээ сонирхолтой санагдвал тэр хүмүүсийг бүгдийг л сонирхох юм байна да гэж болголоо. Яг дараагийн сонсогчийг авъя. Байна уу? Байна чимэн төргий? Чимэн. За хоёлаа сэдвээ сонсцсон тийм ээ? Тийм сонссон. Миний талаас бол би бас өөрөө айгүй юу юм байна. Би яг ингээд өөрөө дотроо бодсон гэж жоохон бусдад гэж хичээдэг байсан. Тэгээд одоо нөхөртөөгөө хинлээд одоо 13 жил болж байна. За. Тэгээд яг манай нөхөр намайг тавиулж чаддаг, би өөрөө ч тавьж чаддаг. Тэгтээ надад нэг юм асуудал байгаа гэдгийг. Төсөөлөх гэдэг дээр одоо чинь би ингээд яг ингээд тавих гал ингээд нэг гой болдог үед дээр ингээд одоо нөхрийгөө би өөрийгөө биш нөхрийгөө ямар хүнтэй
одоо нэг өөр нэг хүнтэй секс хийж байгааг нь төсөөлөд тавьдаг байхгүй юу? Оо тийм байна. Бас их сонио өнцөг байна те. Тийм тэгээд би ганцаараа юм ба болов гэд бас яг энэ миний дотроо ингээд амар олон жил нууж явж байгаа л асуудалтай. Тэгээ хүмүүс болохоор яг өөрийгөө өөр хүнтэй унтчихин гэдэг төсөөлөл авдгийн байна. Би болохоор нөхрийгөө өөр хүнтэй ингээд секс хийж гэдгийг төсөөлж бодоод тавьдаг. Гой тэрнээс ер нь бол өөрөөсөө жоохон ичих жоохон асуудал байдаг үс ингээ бусдад хэлэхэд юусаа хэлж чаддгүй юм дөө. Тийм нөхдөж хэлж үзээгүй. Тийм тэр тэгээ одоо миний хувьд бол асуудал болоо. Ямар болж байлаа. Гүн байна. Одоо ингээл нэвтрүүлгийг олон сар одоо 2 3 дахь жилдээ явуулж байна л да. Явуулахаар янз бүрийн л бодолтой хүмүүстэй. Гэтэл та зүгээр таны л төсөөлөхгүй бодол чинь тийм ээ. Нөхрийгөө өөр хүүхэнтэй хийж явлаа ямар байдаг болдоо гэж төсөөлөнгүүтээ дур ханжана гэдэг чинь таны одоо нэг онцлог гэх юм уу? Би одоо өөрийгөө чинь ойлгохгүй. Тийм надад чимэл асуудал гэдэг нээс бол өөрийгөө өөр хүнтэй секс хийж ингэж төсөөлж тавьж үзэж байгаагүй л дээ. Тийм энэ хараар надад нөхдөд ярих нь зөв болов буруу болов гэж би байнга л боддог л та тэгээд хэлэхээр бас жоохон буруугаар ойлгох ба. Тэгээд ерөөсөө ярьж чаддгүй. Зөвөр одоо магадгүй та нэлээд сайн бодох хэрэгтэй баг. Танаа хүн хэр ойлгодгийг те тань та хоёр хэр нээлттэй байдгийг магадгүй эрсдлээ тооцоолоод та одоо хэлчихлээ шүү дээ. Би чамаа ингээ өөр хүнтэй бэлгийн харилцаанд орж байгаа юм гар төсөөлж ингээ дур хандагаа гэхэд тэр саналыг танд тавьбал та зөвшөөрөх үү? Би одоо ингээ өөр хүнтэй одоо таны нүдэн дээр бэлгийн харилцаанд орё гэвэл та зөвшөөрөх болов? Тэгэхээр нууц чихтэл байж исэн баг тэр юм шүү. Тэрийгээ сайн бодох хэрэгтэй тийм. Тэгэхгүй ингээд за яг хөө нөхөр чинь тэгэж хэлэхгүй ч гэсэн таныг зөвөр ойлголоо гэхэд яг таныг дур ханах үед чинь нөгөө нөхрий тань бодол төрүүлж ажиллаад тий. За энэ нөгөө намайг ямар хүнтэй бэлгийн харилцаанд орж ингэ төсөөлж байгаа болтоо гэд хоёрын бэлгийн харилцаа өмнөхөөс муудчих үе дээ. Яг тийм биш үү. Яг тийм нэгтэй бодож байгаагүй юм байна. Тэнийг хэлхийж бодож байгаагүй л дээ. Тэр нь зүгээр сүүлд ер нь нэг ярилцаад үзэл болох болов яах бол эсвэл ойлгох болов гэд. Тийм бол бодож байсан сая. Тэгэхээр ийм эрсдлүүдээ эхлээд нь тооцоолох хэрэгтэй. Үнэхээр ойлгол нэг талтай зүйл юм. Хэрвээ ойлгохгүй бол маш олон зүйл буруугаар ярих гин. Одоо таныг яг дур ханах гал яг сайхан болох гол гэж эдэлж болчиход ивэл яана. Тийм биз. Энэ ямар хүүхэн гээл ингээ бодоод танаа хүнд ч ихсэн нэг өөрийнхөө байж тоо болчихволос хэцүү юм да. Тийм байна. Тэрнээс бол энэ бодлын хувьд бол ер нь бол олон хүмүүс бодож байгаа. Чухам яаж бодож байгаа вэ гэдг нь л өөр байгаа. Баярлалаа. Өчиг сайхан өнгөрүүлээрэй. За төсөөлөн бодохгүй эсрэгээрээ. Эхнэрээ өөр хүнтэй одоо унтж байгаа төсөөлөх нэг бол нөхрөө өөр хүнтэй унтж байгаагаар төсөөлж бас юм дур хандаг. Гэхдээ энийг бол олон ч газараас уншиж исэн, олон ч хүнээс сонсч исэн болохоор энэ бол нэг тийм одоо юу гэдгийг те гаж ч юм уу сэтгцийн өвчтөө ч юм ийм асуудлаас биш юм шиг байлээ. За хамтраалагчаа танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтраалагчаар 1 тэрбум хүртэлх бизнесийн зээлийг өдөр шийдвэрлэн очир өндрөө үнзээ банк ус санхүүгийн байгууллагад танилцуулъя. За тэгэхээр таны бизнесийн санхүүгийн хэрэгцээнд тулгарч 1 тэрбум хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөр шийдвэрлээд ингээ өгөх нэ. Бизнес цаг хугацаа гэдэг бол маш чухал. Хурдан шийдвэрлэн бизнест хугацаанаас хамааралтай алдагдал үүсэхгүй байхад чухал нөлөө үзүүлдэг. Тэгэхээр очир өндрөө үнзээ банк ус санхүүгийн байгууллагад таны бизнесийн найдвартай шуурхаар санхүүгийн шийдэл болж өгөх нэ. Тэгэхээр 2008 оноос хойш үйл ажиллагаагаа явуулаад 17 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж энэ бизнес эрхлэгчид болон харилцагч нартай хурдан уян хатан найдвартай санхүүгийн шийдлийг санал болгож байгаа юм туршлагатай байгууллага байгаа. За уян хатан иргэн төлөлтөй буюу таны бизнесийн мөнгөн гүйлгээ таны зөвлөн тохируулах боломжтой иргэн төлөлтийн сонголтууд байна. Хурдан шийдвэр буюу бизнесийн зээлийг нэг өдөр шийдвэрлээд өгч нь олон жилийн туршлагатай найдвартай гэх мэтчлэн давуу тал зөндөө байна. За холбогдох утасны дугаар нь 75 75 18 18 75 75 18 18 гэсэн дугаар байна. За тэгээд очир өндрөө үнзээ банк санхүүгийн байгууллага бүх салбараар очиж үйлчлүүлж болох нэ. Тэгээ сошиал хаяг нь ОМЗ очир өндрөө ОМЗ гэдэг хайхаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан 1 тэрбум хүртэлх бизнесийн зээлийг нэг өдөр шийдвэрлэн очир өндрөө ОМЗ банк санхүүгийн байгууллага байлаа. Цаамтайгаа сонсогчдоо бүгдэнд баярлалаа. Өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв
өөр хүн ямар болоо гэдэг ийм төсөөлөл орж ирж ирсэн үү? Тийм ээ. Яг ямар тохиолдолд орж ирээд байгаа юм бэ гэдэг сэдвээр хамтдаа ярилцж байна. За яг зөв томчуудын шүүдийн гол утга учирыг энэ их чиллээ хинт чиллээг нууцаа хэлж ярьж байгаа нь үнэхээр зөв шүү гэсэн байна. За дараагийн сонсогч байна уу? Байна сонсогч спикерээ болиулаад өгөөрэй. Чихвч спикерээ. Байна. Байна. Байна таныг сонсож За. байна. Чимэндээ. За сэдв сонссон юм байлаа. Сонссон. За миний хувьд яг төсөөлөл гэдэг зүйлийг бол харж бол зүйл гэдэг. Одоо чинь би махбодыг бол ингээд хүн өөрөө харж гэдэг босхгүй гэдэг зүйлийг бол шинжүүр тавиад ингээд явчих болдог үү? Яг оюун бодлыг бол яг харж болоод хийдэг. Яг тэгээд үед бол секцүүд бол тийм өөр хүн төсөөл тийм нөхцөл байдлууд бол ер нь яхаа эсэ гарч лээ. Секцийн үйлдэл. За тэгээд одоо сүүлд болохоор би манай хүмүүс тэр 10 жил амьдардаг тийм саяхнаас харсан одоо 7 сарлж байна. За. Нэг өөрөөсөө дүү залуутай яасан байхгүй. Тэг яг ингээд энэ зүйлийг бодоод хэсэг байгаад би саяхнаас нэг хүнтэй ингээд унтж үзсэн чинь нэг л тийм сонирн болч тийм л өмнөхөө бодоод өмнөхөө төсөөлөд нэг яг тийм зүйл бодоод болсон байхгүй. Тэгээд яг нэг бодоод өөрөө хийчих одоо хинэрэ гэж тэр хүнтэй бодоод байгаа юм уу эсвэл өөр хүн гэхээр хуураад байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд нэг аюу хэцүү байсан л та. Сэтгэл зүйн хувьд маш хэцүү байгаа тань тий. Тий. Хуурц юм шиг мэдрэмж аваад. Яг нөгөө төсөөлөн бодлоо тийм нэг хинэрэ гэж бодоод явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр хүний оюун бодол бол ерөөсөө баригдахгүй. Харин би махад болоод яг барьж гарч бодвол гэж. Аргагүй 10 жил гэж урт хугацаа шүү дээ. Харин тэгэхээр одоо дөнгөж уулзж байгаа бүсгүүдтэйгээ бол бэлгийн харилцаанд орохдоо ихнэрээ төсөөлөд байгаа ахна шүү дээ. Хаяг яг тэгээд үтгэжтэй. Энд тийм ч хурд шууд алга болчихгүй ах уу. Хуурд юм шиг. Мэдрэмж төрөөд ерөөсөө тийм байна чи. Тэгээд нэг оюун бодол давч. Ажил тавсан. Тохгүй мэдрэмж төрөөд байна тийм ээ. Тийм тохгүй. Эдгээр харилцсан гэдэг. Одоо би ингэ шинэ өрөн болцоод чод. Тэсэр нэ ерөөсөө тэр зүйл арилахгүй гэдэг. Яг хэрэгтэй хүн юм шиг санагдаад өргөнтэй хуурж юм шиг санагдаад тэрөөсөл бодгоо юм билээ. Тэгээ харин яг л тэн өсвөл гэдэг зүйлээр одоо тассан л та. Тийм ээ. Аргагүй тэгэхээр сэтгэл зүйн хувьд юм байгаа. Тэгээд 10 жил болсон шууд салждаг тий. Тэгээд шууд иргэний ч өргөс авц юм шиг мартна гэж байгаа байхгүй. Тэгэхээр цаг хугацаа л хэрэгтэй байх та танд. За баярлалаа танд. Ариг сайхан өнгөрүүлээрэй. За. Нэрэл тийм ээ. Олон жилийн хугацаанд хамт байж байгаад гэр бүл салалт болоод за ингээд дараагийнхаа хүнтэй амьдрал авахгаа ч юм уу тий. Шийдэх гээд ингээд ингэхээр яг нэг юм асуудал үүсдэг юм болоо да гэж бодлоо. За манайхын энэ талаараа уг нь хостойгоо сайхан нээлттэй ярилцаж чаддаг болчихвол тий эмэгтэйчүүд нь ингмээр энд гэд хэлчихвэл намайг юу гэж бодох ол гэдэг ч юм уу айдастай ирчүүдтэй би ингмээр энд гэд хэлэхээр чи хаанаасаа юм сурц центр гэдэг юм шиг байгаа юм да гэсэн. Яг энэ сэдвэр бас явж исэн тэгээд бүсгүүчүүдийн хувьд юу хүсэж байгаагаа илэрхийлэхээр ирчүүдийн хувьд бас чи хаанаас юм сурцсан яагаад ингэ тийм гэдэг ч юм яригдчихсэн нөгөө талд болохоор ирчүүд харин ч гоё штэ бүсгүүчүүд бол юу хүсдгийг хэлж ивэл амраа гэдэг чинь яг хоёр багтдаг юм лээ. За өнөөдөр холбогдсон хамт байсан бүх сонсогчдод баярлалаа. Түргээ нэвтрүүлэг өндөрлөе. Студиуд хөтлөгч Ами, найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтрагчаар Skytel in live hybrid хосоосон төлбөрт үйлчлэгээ за мөн 1 тэрбум хүртэлх бизнесийн зээлийн нэг өдөр шийдвэрлэн очир ундраа өмзөг банк санхүүгийн байгууллага хамтар ажиллалаа. Тэгээ та бүхэн сайхан амарцгаарай. Маргааш шийдвэрлэлийн цагта эргэн баяртайгаар уулзцаая.